хурлын гишүүд ажлаа тайлагнахдаа одоо зөвхөн улсын хурлын гишүүний ажлаа тайлагнаа гэдэг улсын хурлын гишүүд тайлагна гэдэг хууль дээр байгаа шүү дээ. Давхар сайдын албан тушаалтай хүмүүс маань сайдын ажлаа давхар ярихаар хууль зөрчсөн үйлдэлээ одоо давуу байдлаа ашигласан гэж хуульчид тайлбарлаад байгаа байхгүй юу? Сонгуульд хэрвээ нэр дэвших юм бол далд сурчлагын хэлбэрээр урьдчилаад ингээд сурчлагаагаа хийсэн. Ямар тэгж юу яасан? Таны ажлын тайлан дээр ч гэсэн улсын хурлын гишүүн хууль зүйн сайд гэдэг давхар одоо сэтгүүл дээр нь тийм байлаа шүү. Тэгэхээр та бас сайдын ажлаа тайлхсан л гэж. Би улсын хурлын гишүүн хууль зүйн дотор тэрийг сайд шүү дээ. Та тэр хуульчдаас нь өөрсдөөс нь давхар дээлтэй улсын хурлын гишүүд хууль зөрчсөн үү? Тодорхойлбол улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн буюу аль нэг яамны сайдаар ажилладаг гишүүд хууль зөрчсөн гэх асуудал сүүлийн үед яригдж байгаа. Энэ юу вэ гэхээр улсын хурлын гишүүд одоо ажлаа тайлагнах хуулийн хугацаа бий. Энэ хугацаанд улсын хурлын гишүүнээс гадна сайдын хуваар хийсэн ажлуудаа давхар тайлагны явсан өөрт байгаа давуу байдлыг ашиглаж сонгуулийн сурчлагын хугацаанаас өмнө өөрсдийнхөө одоо сурчлагыг давхар явуулсан гэсэн ийм зүйлсийг хуульчид хэлэн тайлбарлаж байгаамаа. Бүх салбарын сайд нар ч гэсэн энэ нэг өөрийнхөө гишүүний хувьд бол гишүүн бөгөөд сайдын албан тушаалыг давхар харж байгаа. Засгийн газрын ажил бол нөгөө талд улсын хурлын одоо ажил одоо сонгуулийн ерөнхий харуулт шийдэх бах. Чи хуульч биш, би ч бас хуульч биш юм чинь тийм ээ. Өөрийнхөө ажлыг тайлгналаа. Эдийн засгийн нийт сайдаар ажиллах хугацаа заагс өмнө сангийн сайдаар ажиллаж байсан. Хийсэн ажлаа тайлгналаа. Тэгээ 4 аймгаар яваад ирсэн. 4 аймгийнхаа сумдуудаар хийсэн ажлаа тайлагнаж байгаа. Хуулиараа. Хуульчд янз л та. Одоо явж байгаа одоо янз бүрийн шүүх хурлуудыг нэг асуудлыг мянган янзаар тайлбарлаж байгаа үстэй тийм ээ. Гаргасан хууль тогтоомж мөн одоо тойрогтой хийсэн хөрөнгө оруулалт ялангуяа заримдаа тойрогтой хийсэн хөрөнгө оруулалтаа хүм итгэл тайлангаар яхад өөрөө л марцнаа бараг санах юм ба шүү дээ. Тэгээ энэ бол нэг бас нэг гаргаж явах зүйтэй л дээ. Тийм учраас нэг ажлын нэг товч нэг зөөхөн хуцтай тайлан бол гаргасан байна. Яамны сайдын ажил голлож 80% нь гаргасан байна. Улсын хурлын гишүүнийхээ өөрийн тийш ажлыг тайлагнах хэрэгтэй. Сайдын хэмжээнд ажлаа тайлагнаж байгаа бол асуудал үүснэ. Яг тэгвэл тэр засгийн газрын гишүүн тэр тундаа ямар нэг тойрог, ямар нэгэн одоо нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй Монгол Улсын засгийн газрын гишүүн байхгүй юу? Тийм учраас одоо юу гэдэг сайдынхаа ажлыг өөрийнхөө тойрог дээр одоо тайлагнаж байгаа бол тэнд бол асуудал үүсэх ёстой. Сонирхлын зөрчил гэж тооцох ёстой. Нөгөөдөөр энэ өөрөө давхар дийлийнхэн давуу байдлыг одоо эдэлж гэн бусад улсын хурлын гишүүдээс яаж ийн гэсэн үг илүү хэрэгтэй байх гэсэн үг шүү дээ. Тийм учраас нөгөө гахаа илүү тэгш хэрэгтэй гэдэг шиг сайд улсын хурлын гишүүд илүү хэрэгтэй гэдэг зарчим бол үндсэн хуулиар хамгаалагдахгүй. Саяны тохиолдол дээр л энэ үндсэн хуулийн маргаан гарах ёстой. Хэрвээ манад ингээд үндсэн хуулийн шүүх үндсэн хуулийн цэцэн харьцангуй улс төрөөс ингээд бие даасан байдлаар ажилладаг бол ийм үйл ажиллагаа явуулж байгаа одоо засгийн газрын гишүүнийг улсын хурлын гишүүнийх нь биш засгийн газрын гишүүний статус дээр үндсүүл зөрчсөн гэдэг маргаа үүсэх ёстой байна. Сонгуульд хэрвээ дэвшихгүй болвол сонгуульд дэвшиж байгаа гэдгийг бол одоохондоо хэлж мэдэхгүй шүү дээ. Тухайн нам нь баг хурлаараа одоо тэд нар ямар хурал гэдэг тэр хурлаараа баталгаажуулаад ингээд 78 48 дээр ороод ирэх юм бол энэ дээр асуудал үүснэ. Яагаад вэ гэх юм бол улсын хурлын гишүүн нь одоо үйл ажиллагааныхаа одоо хийсэн ажил, хууль сурталчлах, хуулийн ажлынхаа тайлагнаас бусад тохиолдолд гэж байгаа байхгүй. Бусад тохиолдол улсын хурлын гишүүнгээр тодтогдсон гэж би ойлгож байгаа. Бусад тохиолдолд ил болон далд ямар нэгэн одоо сурчлагын ажил хийхийг хориглоно гэсэн байгаа бах. Тэгэхээр яг тэр хуулийнхаа тэр заалтаараа нөгөө нөхөр чи одоо өөрийнхөө улсын хурлын гишүүний тайлан биш одоо юу гэдгийг сайдын одоо юу гэдэг чинь бомбын сайд гэдэг ч юм уу те одоо нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яамны сайж гэдэг юм уу ийм байдлаараа тайлан гаргаад явж байгаа бол уучлаарай энийг бол далд сурчлагаа гэж үзээд нэрийг татуулах гомдол очих бах сонгуулийн ерөнхиөрөө шийдэх бах гэж би харж байна. Тэр нэг уул уурхай асуудлууд хүмүүс асуувал ярихаас биш бид нар нэг тэгэл тайлантай явах та. Тайлантай явахдаа дүүргийн хөрөнгө оруулалтын ажлууд л яригддаг. Тойрогийнхаа иргэдтэй нэг бараг нэг 10 удааг уулзалт хийвүүдээ. Тэгээд тайлангаа тавьсан. Хуулийн зааснаар бол одоо улсын хурлын гишүүн гэж заасан байгаа.
тэгэхээр улсын хурлын гишүүний хуваараа бол 5 сарын 14 хүртэл тайлангаа танилцуулах нь бол нээлттэй. Засгийн газрын одоо гишүүний хуваар засгийн ажлаа танилцуулах нь бол одоо улсын хурлын хуулиар яг одоо зөвшөөрөгдсөн зүйл биш. Яг энийг бол одоо хууль зөрчсөн асуудал гэдгийг тогтоох эрх хэмжээний байгууллага нь бол цагдаагийн байгууллага гэдгийг хариу өгч чадхаар. За улсын хурлын гишүүдийн хувьд ажлын тайлангийн сэтгүүл дээрээ сайд гэдэг тодотгон дурдахын зэрэгцээ зарим гишүүдийн хувьд нийт тайлгансан ажлынхаа 80 орчим хувийн сайдын хуваар хийсэн ажлаа тайлгансан гэдгээ хэлж байгаамаа. Харин сонгуулийн ерөнхий хорооноос энэ талаар тодруулахад хэрвээ цагдаагийн байгууллага шалгаад одоо сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэх юм бол сонгуулийн ерөнхий хороо батламжийг гардуулахгүй байх шийдвэрийг гаргах эрхтэй гэж хэлсэн. Гэхдээ цагдаагийн хувьд ямар нэгэн гомдлоор асуудлыг авч хилэлцдэг хин нэгэн тухайн гишүүн дээр одоо ингэж сонгуулийн тухай хуулийг зөрчөөд урдчилж сурчлагаа хийсэн байна гэсэн ийм зүйлийг гаргаж ирэхгүй бол сонгуулийн ерөнхий хорооноос татгалзах үндэслэл болохгүй гэдгийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр шударга сонгуул явагдах уу, сонгуулийн тухай хуулийг сонгуулийн ерөнхий хороо мөрдөж ажиллах уу гэдгийг та бид харахад үлдлээ.